За мэдээллийн газар дээрээс манай сурвалжлагч Ундармаа зураглаач Мөрөн нар ирүүллээ. Хөтөлбөрийг зочны ярилцлагаар үргэлжлүүлэн студид маань дараагийн зоч ирлээ. Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах тэслэгч Даваа Самбай студид ирсэн байна. За бидний урилга хүлээн авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Зочдор бас чухал гүйцэтгэх ажиллагаа болсон байна. Гэхдээ энэ талаар би асуугаад яах вэ? Энд чинь бас яг урдын шалгах ажиллагаа явж байгаа учраас хоёулаа хар тамхитай холбоотой илүү өргөн өрөөний асуудлуудыг ярилцъя. Бидэнд ярилцах 20 минут байгаа. Өнгөрсөн оны байдлаар нийт хар тамхитай холбоотой хичнээн гэмтэргийг илрүүлв. За оны эхний удирлаар бас ямархуу тоож мэдээлэлтэй байна. За 2025 онд мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой нийт 307 гэмтэрэг бүртгэгдсэн. За 24 онтойгоо харьцуулж үзвэл гэмтэргийн хувьд болохоор 15.7%-аар өссөн. За зөрчил 420 бүртгэгдэж мөн өмнөх онтойгоо харьцуулж үзэхээр 20.8%-аар өссөн юм судалгаа гарсан. За энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид тусгай чиглэлгийн байгууллагатаас нэгт хамтан ажиллаж байгаа. За уялдаа холбооны хүрээнд бас энэ төрлийн гэмтэргийн илрүүлэлт бас нэмэгдсэн. Тэгээ иргэд та бүгд бас манай захин мэдээллийн одоо сувгуудаар гарч байгаа мэдээллийг бас та бүгд цаг алгалгүй олж харж байгаа байх. За гэмтэргийн хувьд илрүүлэлт бол 1.5%-аар өссөн юм эерэг үр дүнтэй. Мөн одоо дагаад энэ төрлийн гэмтэргийн хураан авж байгаа эд мөрийн баримтаа хураан авж байгаа бодисын хэмжээ өссөн юм үзүүлэлттэй байна. Тэгэхээр иргэдэд энэ төрлийн бодис одоо шууд хэрэглэгчд очихоос өмнө бид илрүүлж одоо ажилласан үр дүнтэй алхам болж байгаа. Хурааж авснаа яадаг вэ? Хурааж авснараа одоо тухайн хэрэг мэдээж одоо эцэслэн шийдвэрлэнэ, гэн буруугийн асуудлыг шийднэ. За шүүхээр ороод одоо гэн буруутан тогтоогдоод эд мөрийн баримтыг улирал тутамд устгал арга хэмжээг бол зохион байгуулдаг. Энэ нэг талдаа илрүүлэлт нэмэгдсэн бас эрэг сайн жишээ. Нөгөө талдаа бас хэрэглээ нэмэгдээд байгаа гэж харж болох уу? Яг нь алба хаагч нар бас чадварчтай холбоотойгоор энэ төрлийн гэмтэргийг илрүүлэх арга нарийн хэлбэр нь бас өөрчлөгдөж байгаа. За дагаад бас мөн төрлийн одоо энэ төрлийн гэмтэрэг маань бусад одоо хэрэгүүдээс онцлог хүн амын удмын сан, иргэдийн эрүүл мэнд, амь нас, иргэдийн эдийн засгийн хараат байдал шууд сөргөөр нөлөөлөх гэмтэрэг учраас за илрүүлэлтэн дээр манай алба хаагч бол онцгойлон анхаардаг. Хэрэглэгчид хамгийн гол нь тухайн бодисыг хүрхээс өмнө, гарт олгохоос өмнө урьдчилж тасан зогсоож байгаа эерэг үр дүнтэй байна. Сүүлийн үед хар тамхи хэрэглэгчид залуужаад байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ яг хэр бодиттой мэдээлэл. За манай албаны хийсэн судалгаагаар 13-аас 35 хүртэлх насны залуучууд үндсэндээ 92.1%-ийг энэ төрлийн гэмтэрэгт холбогдож байгаа. Тэгэхээр бол статистик ч гэсэн үүнийг гэрчилж байгаа юм байна. 13-аас ихэр бас харамсалтай сонсогдож байна. Тэгэхээр тэр хүүхдүүдэд мэдээж одоо найз нөхд нөлөөлдөг байна уу? Ямар байдлаар хүүхдүүдийг уран татаж энэ одоо буруу зан үйл рүү хатан оруулдаг юм болоо? Ямар хүүхдүүдийг олзолж аваад байна? Бас залуучууд өсвөр насны хүүхдүүд байвал сэрэмжлээсэй гэж бодож байна. За гэр бүлийн боловсрол хамгийн бол чухал асуудал. Нэн тэргүнд яригдж байгаа асуудал. Тэгэхээр гэр бүлийн боловсрол эцэг эхчүүдэд өөр хүүхдэд тавих хараа хяналт бас нэгдүгээр суларсантай холбоотой. Мөн нөгөө өсвөр насны хүүхдүүд бусдыг даган дуурайх бодол маш өндөр байдаг. Сониуч зам байдлаасаа хөтлөгдөж хор уршигын талаарх ойлголт мэдээлэл дутмаг учраас энэ зүйлийг нэг удаа хэрэглээд дахин хэрэглэхгүй гэдэг ийм найдвар тээж хөнгөвсгөр найдаж хор уршигт орох тохиолдол бий. Тэгэхээр манайхаас хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлцээс эцэг их багш нийгмийн ажил чиглэсэн сургалтыг бол тогтмол зохион байгуулж байгаа. Хор уршигыг эрт илрүүлж тухайн одоо гэмтэрэг төрчлөлт холбогдохоос өмнө эрт илрүүлснээрээ тухайн хүүхдийг хохирогч донтогч болохоос өмнө урьдчилан сэргийлэх үр дүнтэй алхам юм аа. Одоо энэ хар тамхиг илрүүлээд хэмжээгээр нь бас ингээ хурааж авч яана гэж яриад байна тий. Тэгэхээр энэ бас гаднаас хэлээр орж ирж байгаанууд нь байна уу? Эсвэл бас их орондоо зарим нэг нь үйлдвэрлэгдээд байна уу? Энэ дээр та бүхэн яг хянж чадаж байна уу? За мэдээж тусгай чиг үүргийн байгууллагууд бол хяналтыг зохион байгуулж байгаа. За манай улсад одоо нийт одоо гэмтэргийг хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмтэргийн 70 орчим хувь нь дотооддоо ургаж байгаа нөгөө зэрлэг олсны ургамлыг түүж бэлтгэж хадгалж бусдад өгөх одоо энэ төрлийн гэмтэрэгт холбогдож байгаа. 30% нь гадаад усаас орж иж байгаа синтетик төрлийн бодисыг ургуулan хэрэглэж мансуурах тохиолдол бий. За нийслэл Улаанбаатар хотын хувьд 83.3% нь Улаанбаатарт үлдэгдэж байгаа. 16.7% нь орон нутгуудад энэ төрлийн гэмтэрэг үлдэгдэж байгаа гэсэн юм судалгаа гарсан. Тэгэхээр дийлэнх нь одоо их орондоо үйлдвэрлэдэг байна. Эндээ хийж боловсруулаад байна гэсэн санаа. Яг тухайн зэрлэг олсны ургамлыг бол одоо
нөгөө гэмтрээс өрсөн зэрэг хуулийн дээр одоо бас уучлаарай албагчийн хувьд одоо бас яаж хэрэглэх талаар нарийн аргачлалыг бол зааж өгөхийг хориглосон байдаг. Гэхдээ тухайн ургамлыг түүж бэлтгэж хэрэгжилж байгаа. Түүнээс тэрийг өвлдүүлж байгаа асуудал бол биш. Зөв. Зарим улс орнуудад ингээд хар тамхитай холбоотой зарим нэг баг дооцсон ч юм уу зөвшөөрсөн, зарим нэг түүнээс дээш нь зөвшөөрөөгүй ч юм уу. Одоо тэнд чинь бас нэг өвсч гэж яриад байдаг. Тэрийг нь зарим талдаар зөвшөөрсөн ч юм уу ийм зүйлсүүд байгаад байдаг. Тэгэхээр энэ манад хэрэглэгдэж байгаа одоо хэрэг илрүүлэлтийн дийлэнх хэмж гэдэг юм уу хичнээн хувь нь яг одоо тэр олон улсад зөвшөөрөгдсөн байгаад хэдэн бүр илүү их өндөр хэмжээний аюул учруулах бодисууд байдаг юм бол энэ талаар та бүхэн маань харьцуулж үзсэн зүйл бий юу? Бий. За 1961 оны мансууруулах хэвийн тухай конвенц гэж байна. Конвенцэд 130 гаруй төрлийн одоо тухайн мансууруулах бодисыг багтаасан. За 1971 оны сэтгцэд нөлөөт бодисын тухай конвенц жагсаалтад 110 гаруй төрлийн эм бодисыг багтааж оруулсан баг. Үндсэндээ нь 240 гаруй эм бодис. Жил ирэх тусам одоо бас энэ шин төрлийн бодис бас одоо нэмэгдэж байгаа. Нөгөө энэ төрлийн гэмтрийг үйлдэж мөнгө олох, ашиг олох шунхаан сэтэлтэй бас хэсэг нөхдүүдийн одоо үйлдэлийн арга улам нарийсж байгаа. Тэгэхээр одоо өмнө нь бол одоо биедээ тээврийн нөгөө тухайн бодисыг нууж хилээр орж ирдэг болсон бол шуудан илгээмжийн үйлчлэгээ ашиглаж найз нөхөдтэй өгөх мөн одоо та бүгдээс өрчлөн сэргийлэх байдлаар хийлээ. Найз нь одоо олон жил үерхэлсэн найзууд байсан. Тухайн хүүхд залуу найзаагаа хүүхдтэй болсон баяр хүргээгээд шуудан илгээмж явуулсан. Тухайн залуу тухайн бодисыг юуг нь мэдэхгүй нөгөө хүүхдтэй болсондаа бэлэг өгж ингээд аваад үзтэл тухайн мансууруулах борлын бодис байсан. Тэгэхээр энэ мэд зүйлээс та бүгд бас болгоомжлоороо. Тэгэхээр хамгийн гол нь энэ мансууруулах бодис гэдэг найз нөхөд танилын хүрээлэлд хамгийн төрүүлж явагддаг. Нэг нэгийг татан оролцуулах, буруу мэдээлэлээр төөрөгдөлд оруулж хэрэглүүлэх, донтогч болгох энэ эрсдэл байдаг. Тэгэхээр энэ зүйл дээр та бүгд манаас анхаараарай гэж хэлмээр байна. За тэгээд одоо энэ хар тамхи гамшигын хэмжээнд хүрлээ гэж зарим нь ярьдаг. Цагдаагийн байгууллагууд бол ямар ч байсан хөрсөн сэргийлэх арга хэмжээ, тасан зохицох, хэрэг хэн шийдвэрлэх ажлуудаа хийгээ явдаг. Монгол улсын энэ хар тамхитай холбоотой гэмтэргүүд, илрүүлэлтүүдийг бусад улс оронтой харьцуулахад ер нь аль төвшөнд нь яваавал одоо энэ үнэхээр гамшигын хэмжээнд хүрсэн эсвэл бас ер нь айж байх хэмжээнд байна уу? За ер нь бол одоо хүн амтайгаа харьцуулж үзэж байгаа тийм. Манай Монгол улс одоо хүн амаараа 3.5 сая хүрэхгүй хүн амтай улс орн. За тэгтэл одоо мэдээж Америкийн нэгдсэн улстай тэр Хятад улстай тэр иргэдийн дунд одоо хэрэгжилж байгаа бодисын хэмжээтэй бид бол харьцуултгүй арга. Тэгвэл хүн амтай харьцуулах нь өндөр тоод. Тэгэхээр иргэдийн хувьд бас энэ үндсэндээ яг хяналтаас алдаад одоо үнэхээр одоо болохгүй болсон асуудал бол биш. Гэхдээ ер нь бол бас бид энэ эрсдэл байгаа айл болгоны хаалгыг тогшоход болцсон энэ зүйл эрсдэл байгаа учраас хэн нэгэн гэлтгүү насанд хүрсэн хүн болгон энэ зүйлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн үр дүнтэй. Та энэ зүйлийг хэрэглэхгүй байх, ямарваа нэгэн үйлдэл алхам хийхгүй байх юм бол энэ төрлийн гэмтэрт холбогдохгүй л гэж ойлгох хэрэгтэй. Сая таны ярьсан тэр нэг жишээ байсан шүү дээ. Найз руугаа шуудангаар илгээдсэн байна хар тамхи гэдэг. Тэгэхэд найз өөрөө мдээгүй бэлгээ задлал тэр хар тамхи. Энэ тохиолдолд тэр найз ямар нэгэн одоо асуудалд орох уу? За тэрийг над нэг ийм ирчлээгээд цагдаад хэлчихээр бас тэр цаана найзаагаа асуудалд оруулах гэж юм шиг. Ямар байдлаар? Тэгэхээр хуулинд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-гийн тайлбар хэсэг тодорхой заагаад өгсөн байдаг. Мансууруулах юм, сэтгцэд нөлөөт байдс, тэдгээртэй адилдах зүйлийг хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаа. Үндсэндээ гомдол мэдээлэл цагдаагийн байгууллага бүртгэлээс өмнө та сайн дураараа гэдэг гол нь өгүүлбэр байна. Сайн дураараа тухайн эд мөрийн баримтыг хүлээлгэн өгөх, өөрөө сайн дураараа очсон тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэсэн заалт байдаг. Иргэд энэ зүйлийг мэдэхгүй магадгүй түрүүний залуугийн хувьд бол энийг авчид өгчвөл би гэмтрэх татан оролцож магадгүй энийг хадгалсан гэдгээр. Та өөрөө нуун дарагдуулж байгаа маань өөрөө гэмтэрэгт одоо үндсэндээ холбогдож байгаа асуудал. Ер нь ялын бодлогыг их чангарууллаа хар тамхитай холбоотой жижиг гэлтгүү бүгдийг нь ер нь их өндөр хэмжээнд одоо ялыг нь авч одоо хэрэгждэг боллоо гэж яриад байгаа. Яг тодорхой хугацаа та заагаад торгуулийн үнийн дүн ч юм уу тэр зүйлсээр хийж болох уу? Ингүүл тэд дээр торгоно тэдэн жил болно хуулийн санкц гэдэг. Тийм санкц. За болно. Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27-д хоригдсан мансууруулах юм сэтгцэд нөлөөт биз. Тэдгээртэй адилах түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр за олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлсэн байх юм бол 1-5 жил хүртэлх хугацаагаар 20 хал шийтгэл оногдуулдаг. За тухайн бодисыг худалдаалах зорилгоор субъектив санаа явуулдаг тийм. Гин буруугийн асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаанд яригдах асуудал.
Тэгэхээр худалдаалах зорилготой байх юм бол ялын санкцыг хүндрүүлээд 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих айл шийтгэл оногдуулдаг. За улсын хилээр нэвтрүүлж үлдсэн байх юм бол 5-аас 12 жил зохион байгуулалтаа гэмт бүлэглэл энэ төрлийн гэмтэргийг үйлдсэн тохиолдолд 12-оос 20 жил бүх насаар нь хорих шийтгэл оногдуулна гэд хуулийн заагаад өгсөн. За мөн зөрчлийн тухай хуулийн 5.1-3-т мансуурс нь эрүүгийн хариуцлага хүлээх хэрэг бол 7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлах, албатан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулдаг. За энэ он 2026 онд гараад за эмчилгээг хоёр янзаар ангилж байгаа. Сайн дурын болон албадан эмчилгээ гэж. За албадан эмчилгээтэй холбоотой асуудлыг өмнө нь бол согтуурхсан хүмүүсийг албадан эмчилгээнд хэвтэн эмчилүүлдэг байсан бол энэ он гараад хар тамхитай тэмцэх албаных согтуурх мансуурх донтой иргэдийг албадан эмчлэх тухай хууль нь заасан баг. Үүний хүрээнд 7 иргэнийг мансууруулах бодис хэрэглэсэн 7 этгээдийг хэвтэн эмчлүүлж сайн дур албадан эмчилгээнд хамруулсан баг. Энэ нь бас цаашид бас үргэлжлэл нь бас бид тухайн хэвтүүлсэн хүмүүсээ бас хяналтанд байлгадаг. Үнэхээр энэ хэвтэн эмчлүүлснээр хэдэн иргэн бас дахин энэ төрлийн гэмтэрэг үлдэх нөхцөл болцоог үүсгэж байна гэдэг талаараас хяналт тавьж байгаа. Эмчилгээний явцад тэр хүмүүсийн сэтгэл санаа бие махбодыг ямар байдлаар илүү эрэг эрүүл тал руу хандуулж өгдөг вэ? За мэдээж энэ тухайн бодисоос гарах нөхцөл нь бол хүн өөрөө бас дотоод хүнтэйгээ ярих энэ зүйлээс үгүй гэж хэлэх энийг цэг тавь гэдэг ийм бодолтой байх хэрэгтэй хамгийн түрүүлж. Тэгвэл бянга хууль хяналтын байгууллага хичээгээд тухайн хүн эндээс би гарч байгаад л энэ бодисыг ахиж хэрэглэнэ, дахин ийм гэмтрэгт холбогдно гэдэг ийм бодолтой байх юм бол үндсэндээ энэ зүйлээс гарахад бол үнэхээр хүнд асуудал. Ер нь энэ харт тамхи гэдэг зүйлийг нэг л удаа хэрэглээл бол эргэж гарахад хүнд хэцүү гэж ярьдаг штеп. Энэ ер нь хэр үнний ортой үг. За мэргэжлийн байгууллагаас бид нар янз бүрийн бас урьдчилан сэргийлэх мэдээлэлээр real content stock-ыг бэлтгэж хүргэж байгаа. За иргэд нэг удаа сонирхох ингэснээр маш их хэмжээний допамин гэдэг зүйл тархинд ялгаа авчиж байгаа. Өмнө нь авсан мэдрэмжийг тэр зүйлийг хэрэгжилж ижил дахин бас тухайн мэдрэмжийг олж авна. Тэгэхээр нэг удаа хэрэглэснээр та энэ зүйлд донтогч болох эрсдэлт мөн энэ зүйл дээр ямар төрлийн бодис хэрэглэснээс шалтгаалж хоруу чанар нь өөр байдаг. Тэгэхээр ерөөсөө нэг удаа гэж байхгүй. Үргэлж үгүй. Тий, үргэлж л үгүй та өөрөө энэ зүйлээс хол байх хэрэгтэй. Тэгэхээр найз нөхөд тэр хүрээлэл гэдэг зүйлийг чухал байна шүү дээ. Тэр буруу хүрээлэл хэрвээ байгаа юм шиг мэдрэгдвэл тэндээс гарч чаддаг байх. Тийм бас зориг хэрэгтэй юм болоо. Тэгэхээр заавал тэр зүйлийг мэдэрч хохирж иж тэр зүйлийг гарыг гэж бодхоос илүүтэйгээр та үгүй гэж хэлэх хэрэгтэй. Хүн мэдхгүй зүйлийг сонирхож болохгүй. Аливаа зүйлийг мэдхгүйгээсээ бол сонирхсноор алдаа зөрчил бусад хороо чанартай зүйлд холбогддог шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг та бол сонирхоод хэрэггүй л гэж би мэргэжлийн байгууллагын хүний зүгээс зөвлөмөр. Иргэдэд бас соён гэрүүлэх талаар танаа бас видео контентуудыг хүргэж байгаа харагддаг. Энэ дээр ер нь яг аль мессежийг илүү төлхөө хүргэх, ямар хэлбэрээр хүмүүст ойлгуулах, илүү тэгээд зүрхэнд нь хүргэх ч байдаг юм уу? Энэ тал дээр та бүхэн яаж ажилладаг? За ер нь та харж байгаа баримтчилгааны бичлэгүүд явьж байгаа тий. Баримтчилгааны бичлэгүүд бол мэдээж тухайн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой тухайн этгээдийг яаж дайжлан баримтчилж байгаа холбоотой асуудал хэрэгж байгаа. За энэ бичлэг бол нэлээдгүй нэг хөвтөд яадаг ч тийм хүмүүсийн донд яриад байдаг энэ асуудалтай бас нэлээдгүй хүнд хүрдэг. Яг эрэг энэ зүйл ийм хуулийн заалттай байдаг. Та энэ зүйлээс татгалзаараа гэсэн ийм эмэрэг гэгээтэй мэдээлэл болохоор иргэд бас үздэггүй. Ийм бас ялгамж байдаг. Тэгэхээр бас аль аль талаас нь бид нар бас мэдээллийг хүргэе. Нэг иргэн ч гэсэн нэг айл гэр бүл ч гэсэндээ энэ хор уршгийг талаарх шаналл зовиургүй элэг бүтэн байх л үндсэндээ аз жаргал шүү дээ. Тэгэхээр энэ зүйл дээр бид ч гэсэн бас хичээж байгаа. Магадгүй энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хэрглэж байгаа залуучууд байвал бас та бүхэн маань зоригтойгоор бас энэ зүйлийг татгалзаараад ч хэлмээр байгаа. Одоо энэ дээр та бүхний яг анхааруулж хэлмээр байгаа. Дээрэс нь иргэдэн маань их алдаад байгаа, гиндээд байгаа, эндээд байгаа ийм зүйлсүүд дээр илүү наривчл байдлаар хэлж өглөө гэж бодоход өнгөрсөн жилч гэдэг юм уу бүтэн жилийн хугацаанд яг энэ хар тамхитай холбоотой хичнээн хүн ямар байдлаар ял шийтгэлд орсон байна, ямар байдлаар бас эрүүл мэндээр амь насаараа хохирсон байна. Энэ дээр та бүхэн бас тайлангаасаа дурдж болох уу? Болно. За сүүлийн 9 жилийн хугацаагаар бас хэдүүл яриа. Сүүлийн 9 жилийн хугацаанд 2100 хүн
энэ төрлийн гэмтрэгт одоо холбогдсон. Зөвхөн гэмтрэгт нь 2422 хүн эрүүгийн хариуцлага үүсгэж, эрүүгийн хэрэг үүсгэж ялагдчихаар татсан. За дараагийн асуудал нь болохоор шүүхтэр очиод энэ хэрэг одоо хэдэн жилийн ял авж байгаа асуудлыг бол мэдээч өөр төвшний асуудал тий. Тэгэхээр үндсэндээ 2422 хүн тодорхой ямарваа нэгэн эрхээ хязгаарлуулсан л гэж ойлгох хэрэгтэй. За өнгөрсөн онд одоо энэ төрлийн гэмтрэг бас 307 гэмтрэг бүртгэгдсэн. Мөн өмнөх онтойгоо харьцуулахад 15.7% өсөж байгаа. Тэгээ жил ирэх тусам энэ төрлийн гэмтрэг 25-аас 66% өсөлтөнд дунд явж байгаа. 25-аас 66% жил тутам өсөж байгаа үзүүлэлт шүү дээ тийм үү? Илрүүлэлт нөгөө талаа бас хэрэглээгээд асуудал байж. Тийм байгаа. Энэ дээр одоо цагдаагийн байгууллагууд маань чинь давхар бас нөгөө нэг хил дамнсан гэгээд ирэхээр олон улсын бусад улсын бас цагдаагийн байгууллагуудтай хамтарч явах ийм том одоо ажиллагаанууд бас шаардлагатай юм шиг байлээ. Энэ дээр манайх хоёр аль улстай харт амхтай тэмцэх тал дээр хамтын ажиллагаатай явдаг бай. За мэдээж нөгөө эрх зүйн тусалцаа үзүүлэх гэрээтэй улсууд байгаа. Вьетнам одоо зэрэг Хятад зэрэг улсууд байгаа. Энэ улсуудаас бас нөгөө нэг ялцсан солилцож авчрах. За мөн одоо тухайн этгээдэд оргон зайлсан энэ төрлийн гэмтрэг шалгаж байгаа хавцтай оргон зайлсан этгээдүүдийг олж авчирч байгаа. Та бүгд бас манай пэйж дээр мэдээлэлүүд орж байгаа тий. Тухайн нөгөө хэрэг бас шийдвэрлэгдээгүй учраас энэ талаараас нарийн дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байгаа. Нөгөө мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой тухайн хүний бас аюулгүй байдалтай холбоотой зүйл байгаа. Иргэдийн дунд одоо бас энэ мансуурсан этгээдийг царай дөрхийн нийтэд ил болгооч гэж ирдэг. Гэтэл Монгол улс төрч ёстой улс гагцхүү гин буруутай гин буруугүй гэдгийг шүүхээр эцэслэн шийдвэрлэдэг. Тэгэхээр шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй тохиол тухайн хүнийг одоо царай дөрхийг бас нийтэд ил түгэж болох нь бас зохимжгүй байгаа. Эцэслэн шийдвэрлсэн байсан ч гэсэн бас тэр чинь сануулж байгаа тухайн хариуцлага хүлээж байгаа асуудал шүү дээ. Одоо юу гэдгийг цагдаагийн байгууллагаас яг энэ иргэдтэй хэлж байгаа сэрэмжлүүлж байгаа энэ асуудлуудыг видео контент хэлбэрээс байдгаас гадна давхар өсвөр насныхан дээр хүүхэд залуучууд дээр оюутнууд дээр ч юм уу очиж одоо биечлэн сургахч байт юм уу илүү сонирхолтой байдлаар энэ асуудлуудыг ойлгуулах иймэрхүү бас бодлого нөлөөллийн ажлуудыг хэрэг санаачилж явдаг бай. За цагдаагийн ерхий газрын одоо төлөвлөгөө гэж байна тийм сургалтын төлөвлөгөө алба багшнаа чадахжуулах тухайн одоо мэдээллийг иргэд олон нийтэд яавал бас хүртээмжтэй хүрхүү талаараас алба багшнаа чадахжуулах сургалтыг зохион байгуулдаг. Үүний хүрээнд одоо харт амхтай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны эхлэлцийн алба багчид хүүхдийн нас сэтгхүүн онцлогтод тохируулсан сургалтыг зохион байгуулдаг. 10 жилийн хүүхдэд хор уршиг үе тэнгийн дээрлэх гэдэг юм тийм. Аливаа хор уршиг хэрэглэснээр та бусад зүйлийг бас хэрэглэх үндэслэл болж байгаа. За оюутан залуучууд тухайн мэдээллийг нас сэтгхүүн онцлогтод тохируулаад хүргэдэг. За багш нийгмийн ажилтнанд чиглээд тухайн хүүхдийг эрт илрүүлэх ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд та мэргэжлийн байгууллагад цаг алдалгүй яриарай. Холбогдороо. Ингэснээр бид одоо хамт тухайн хүүхдийг буруу зүйл рүү түлхэж байгаа биш. Ирээдүйн одоо сайн сайхан руу хөтлөж байгаа юм гэдэг байдлаараас тайлбарлаж ойлгуулдаг байна. Цагдаагийн ерхий газраас харт амхтай тэмцэх одоо албаны хувьд бусад одоо олон мэргэжүүд мэдээж хамтарч ажиллаж иж тодорхой том одоо үр дүнгууд төрж тэр гэмтрээгээ таслан зогсоож байгаа байх тийм. Тэгэхээр энэ дээр та бүхэн маань яг ямар байдлаар ямар зохион байгуулалтанд ажилддаг вэ? Чинээ бие бүрэлдэхүүнтэйгээр ямар одоо салбар нэгжтэйгээр явдаг вэ? Дотоод одоо ажлын зохион байгуулалтаас дурдвал. За өнгөрсөн он Монгол улсын засгийн газрын 9-р тогтоолоор харт амхтай тэмцэх газрыг харт амхтай тэмцэх алба болгож өөрчилсөн. За мөн одоо манай алба дотроос 2 нэгж шинэ хилтэс болж оронтой бас нэмэгдэж байгаа. 78 хүний оронтоотойгоор үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар явуулж байна. За энэ одоо жижүүрийн бас бүрэлдэхүүнтэй болох тий тухайн онцлог гэмтрийн шинжтэй дуулах мэдээлэлдээс цаг алдалгүй очдог иргэдэд хүртээмжтэй байх чиглэлээр бас энэ бүтэц оронтоос өөрчлөгдөж байгаа. За бидний ярилцлагаа өндөрлөх төгсөн учраас та яг телевиз үзэж байгаа үзэгчдэдтэй залуучуудтай энэ талаарх одоо бас сэрэмжлүүлэх зүйл хэлмээр байвал анхааруулах зүйл байвал хэлж өгөөч. За тэгэхээр одоо энэ мансууруулах юм сэтгцэд нөлөөт үзэж цагаан дахал гэж дэлхийн улс орн болгоно л ярьж байгаа асуудал. Тэгэхээр бид одоо энэ зүйлтэй бас тэмцэхэд иргэн хүн бүрийн оролцоо, насанд хүрсэн хүн болгоны оролцоо чухал байна. Ирээдүйд одоо ямар үр хөвгттэй байх энэ эрсдэл Монгол улс орныг хэн залуучууд ирээдүйд удирдна. Тэгэхээр энэ залуучууд маань өөрснөө эрүүл чирэг оюунлаг байх хэрэгтэй. Энэ төр зуурын зугаа цэнгэл болсон энэ мансууруулах байц гэдгийг огт бас хэрэглэхгүй байгаасаа эцэг эхчүүд энэ зүйл дээр анхаараас өөр хүүхдтэйгээ аливаа зүйлийг хүн эренбилж ярьдаг шүү дээ. Тэгэхээр гэр бүл хамгийн түрүүнд нэгдүгээрт байх гэж би боддог. Тэгэхээр та гэр бүлийн гишүүдтэйгээ тодорхой цагийг бас өнгөрөөдөг. Энэ хор уршигын талаарх
шууд учирлан тайлбарж болохгүй ч гэсэн нас идэхүүн онцлогтод тохируулаад бас нэг ойлголтыг өгчдөг байгаасаа гэж хэлмээр байна. За бидний ярилцсан танд баярлалаа. Таны цаашдаа ажилд танай хамт олонны бас чухал ажлуудад амжилт хүсье. За